안녕하세요. сайн байцгаана уу монголчуудаа. За өнөөдөр бид 8 дахь хичээлээ эхэлж байна. За түрүүчийн хичээлүүдэд сайн давтаж үзэж байгаа юу? Гарын авлагыг интернет хаягаар ороод аваад хамт одоо хичээлээ хийвэл илүү сонирхолтой байх бах. Өнөөдөр бид мориго апаё гэсэн одоо сэдвийн дагуу хичээл хийх болно. Эмнэлэгт очиод юу ярьж хэлэхээ бид нэр сайн мэддэггүй. За тийм учраас бидний одоо амьдралд хэрэгтэй үг одоо хэрэгтэй өгүүлбэрүүд гарч ирэх учраас та бүх хичээлийн анхааралтай сонсноо. За ингэж хичээлд орцгоё. За хоёр хүний харилцан яриагаа сонсох болно. Харилцан ярианд гарсан шинэ үг, шинэ одоо дүрмийн тайлбартайгаа танилцах болно. За харилцан яриагаа солонгос хүн хэрхэн яаж хэлхийг сонсоод дэлгэрэнгүй тайлбараа хийж өгье. 자, 원어민 목소리로 회화를 들어보겠습니다. 저 감기에 걸렸어요. 어떻게 해요? 병원에 가보세요. 네, 그런데 지금은 병원에 사람들이 많을 것 같아요. 맞아요. 이 시간에는 사람들이 항상 많아요. 오후에 가면 진료를 받을 수 있어요. 네, 그럴 것 같아요. 자, 저 감기에 걸렸어요. 하냐 둘생. 어떻게 해요? 어떻게 해요? 병원에 가보세요. 야나 임직으로 야왔지. 임직 두들겠지. 네, 그런데 지금 병원에 사람들이 많을 것 같아요. 자, гэхдээ одоо эмнэлэгт олон хүн байгаа байхаа. Одоо тэгж төсөөлж байгаа. 맞아요. 이 시간에는 사람들이 많아요. 팀에 인цагт хүн дандаа их байдаг. 오후에 가면 진료를 받을 수 있어요. үдээс хойш одоо очивол эмчийн зөвлөгөө авч чаднаа, эмчилүүлж чаднаа гэсэн утгаараа. 네, 그럴 것 같아요. За, тийм шүү гэсэн одоо харилцан яриаг сонслоо. За, харилцан ярианд гарсан 저 감기에 걸렸어요. 감기 гэдэг үг маань ханиад гэсэн үг. 걸리다 гэдэг нь зарцуулагдах, хугацаа зарцуулагдах гэдэг утгаараа сэргэлдэг. Мөн одоо өвчин тусах гэдэг утгаараа 걸리다 тусах. Ямар нэг өвчин туссан гэвэл 걸리다, 걸렸어요 гэж хэлдэг. За, 병원 гэдэг нь болохоор 병원에 가보세요 гэж байгаа. 병원 гэхээр эмнэлэг. 그런데 гэж байгаа. гэхдээ 그런데 사람들이 гэдэг дээр 사람들이 많을 것 같아요 гэдэг дээр 사람 гэдэг нь хүн. 사람들이 гэхлээрээ хүмүүс олон тооны нэр болж байгаа. За, 맞아요 гэж байгаа. 맞다 гэдэг нь зөв гэсэн үг утгатай. 이 시간에는 항상 사람들이 많아요. 항상 гэдэг нь болохоор дандаа, байнга гэсэн үг. 오후에 그러면 오후에 가세요 гэж үдээс хойш, 오전, 오후 гэж хэлдэг. 오후, үдээс хойш хэлж байгаа. 진료 гэдэг нь болохоор эмчилгээ одоо хийлж эмчилгээ гэсэн утгаараа 받다 гэдэг нь болохоор авах, ямар нэгэн зүйлийг авах, бэлэг авахдаа 받았어요. 받다 гэдэг нь болохоор авах гэсэн утгатай. За, биднийсээ харилцан ярианд 사람들이 많을 것 같아요. 많을 것 같아요. 네, 그럴 것 같아요 гэдэг дээр 을 것 같아요 гэсэн одоо нөхцөл орж ирж байгаа. Энэ нь юу гэсэн үг гэхээр одоо ямар нэгэн одоо ирээдүйн цагийг илэрхийлж байгаа бөгөөд ямар нэгэн үйлдэл одоо үйлдэлийг төсөөлж тийм байхаа монгол хэлний тийм юм шиг байна, тийм байж магадгүй гэсэн утгаараа одоо орчуулагдана. За, үүнийг одоо бусад өгүүлбэрийн жишээн дээрээс харцгаая. За, тийм юм шиг байна гэсэн одоо үгийн жишээ өгүүлбэрүүдээ харцгаая. 내일은 비가 올 것 같아요. За, үгийн үндэс их шиг буюу рил гэдэг одоо үсгээр төгссөн байвал шууд орж ирнэ. 일 것 같아요. 일 маань дэвсгэрэлж орж ирээд 오다 гэдэг үгэн дээрээ 올 것 같아요 гэж орж ирсэн байгаа. маргааш бороо орох юм шиг байна. бороо орж магадгүй гэсэн өгүүлбэр байна. 물건 값이 또 오를 것 같아요. 오르다 нэмэгдэх, дээшлэх гэсэн утгаараа тэгэхээр үгийн үндэс гэсэн одоо гэгүүл ишгээр төгсөн учраас шууд орж ирнэ. 일 것 같아요. 오를 것 같아요 гэж орж ирээд барааны үн дахиад нэмэгдэх юм шиг байна гэсэн үг байна. 남편이 늦게 올 것 같아요. 그죠?
ууда гэдэг нь болохоор ирэх гэсэн үг байгаа. Шууд 올 것 같아요. Нөхөр оройтож ирэх юм шиг байна. Нөхөр оройтож магадгүй гэсэн үгээр бий болсон байна. 식당에 사람들이 많을 것 같아요. Одоо 많다 гэдэг үгнээс шууд гийгүүлэгчээр төгсөн учраас 을 것 같다. үгийн үндэс гийгүүлэгчээр төгсөн зохиолдолд 을 것 같아요 гэж залгагдана. Тэгэхээр 많을 것 같아요 гэд гуанзанд хүмүүс их байгаа их байж магадгүй гэсэн одоо үгээр бий болсон байна. За, 을 것 같아 гэдэг үг маань одоо ямар нэг юмыг төсөөлж магадчилсан утгаараа ингэж хэрэглэгдэв юм байна гэдгийг ойлголоо. За, бид нэр бидний харилцан ярианд дахиад 진료 받을 수 있어요 гэсэн одоо өгүүлбэр бий болсон байгаа. 받을 수 있다, 을 수 있다 гэдэг нь болохоор ямар нэгэн боломж чадварыг одоо хэлж чадна гэсэн утгаараа одоо үйл үгийн одоо боломжтой байдлыг илэрхийлнэ. Нэг үгээр хэлбэл монгол хэлний ямар нэгэн үйлдэлийг чадахгүй гэсэн утгаараа чадахгүй гэдэг нь болохоор 일 수 없다 гэсэн одоо үг байдаг. 할 수 있어요, 할 수 없어요 гэж хэлэхээр чадна, чадахгүй болж байгаа. За, үүнийг одоо бусад өгүүлбэрийн жишээн дээрээс харцгаая. За, 일 орж ирж байгаа 일 수 있다, 일 수 없다 гэдгийн жишээг харцгаая. За, өгүүлбэрийн жишээн дээрээс тодорхой болж ирнэ. 이제는 매운 음식을 잘 먹을 수 있어요. 자, 오гийн үндэс гийгүүлэгчээр төгсөн учраас 을 수 있어요, 먹을 수 있어요 гэж орж ирнэ. Одоо бол тийм ээ 이제는 одоо бол халуун ногоотой хоол идэж чаднаа гэсэн одоо өгүүлбэр бий болсон байна. За, 이 문을 제가 열 수 있어요. дүрмийнхэн дагуу бол одоо 열다 тийм ээ 놀다 гэсэн одоо үгүүд одоо рил гэсэн одоо үсгээр төгссөн байгаа. үгийн үндэс. Тийм учраас шууд одоо рил өөрөө хасагдаад 일 수 있어요 гэж орж ирнэ. Тэгэхээр энэ хаалгыг би онгоолж чаднаа гэсэн өгүүлбэр маань 열 수 있어요, чадна гэсэн утгаараа 주말에 일할 수 있어요. бүтэн санд ажил хийж чадах уу? 일할 수 있어요 гэж асууж байна. ажил хийх, 일하다 гэдэг үгэн дээр шууд 일수. яагаад тэгэхээр ишгээр төгсөн учраас гэсэн ишгээр төгсөн учраас 일할 수 있어요 гэж асууж байна. 인터넷으로 강의를 또 볼 수 있어요. интернетээр хичээлээ давтаж үзэж болно, дахин үзэж болно. үзэж болно, чадна гэсэн утгаараа тэгэхээр интернетээр хичээлийг дахин үзэж болно гэсэн одоо болно гэсэн утгаараа бас хэрэглэгдэв юм байна. Үгийн үндэс ишгээр төгсөн учраас шууд 일 수 있어요 гэж одоо орж ирсэн байна. Тэгэхээр гийгүүлэгчээр төгсгөөрөө 일 수 있다 гэж орж ирнэ. ишгээр төгсгөлөөрөө шууд ил давхар дэвсгэрж орж ирээд 있어요, чадна гэсэн одоо өгүүлбэр бий болсон байна. За, эсрэг утгаараа 길이 복잡하면 운전할 수 없어요. бид нэр 하면 гэдгийг үзсэн байгаа. Зам бөглөрөөстэй байвал бал гэсэн одоо монгол хэлний төгсөлтэй адилхан утгатай гэж хэлсэн. 운전할 수 없어요. 운전하다, жолоо хийх гэсэн одоо шууд үгийн үндсэн дээр ишгээр төгсөн учраас шууд орж ирээд 없어요 гэхлээрээ чадахгүй одоо өгөөсгөх өгүүлбэр бий болсон байна. За, 한글을 읽을 수 없어요. солонгосоор уншиж чадахгүй гэсэн үг бий болсон байна. 읽다 гэхлээрээ гийгүүлэгчээр төгсөн учраас 을 수 없어요. тийм ээ чадахгүй гэсэн одоо үг бий болсон байна. 빨리 말을 하면 이해할 수 없어요. хурдан ярих юм бол ойлгохгүй. 이해하다 гэдэг нь ойлгох гэсэн үг байгаа. шууд энэ гийгүүлэгчээр ишгээр төгсөн учраас ил дэвсгэрж орж ирээд 없어요 гэхлээрээ ойлгохгүй өгөөсгөх үйлдвэр болсон байна. 자, 혼자 아기를 볼 수 없어요. ганцаараа хүүхэд харж чадахгүй гэсэн одоо өгүүлбэр. 혼자 아기를 볼 수 있어요 гэхлээрээ чадна, 없어요 гэхлээрээ чадахгүй гэсэн утгыг илэрхийлж байна. За, чадна, чадахгүй гэдгийг 할 수 있어요, 할 수 없어요 гэж хэлдэг юм байна гэдгийг ойлголоо. За, ерөнхий тайлбараа маань ийм байгаа. харилцан яриагаа давтан нэг сонсцгоё. 원어민 목소리로 한 번 더 들어보겠습니다. 저 감기에 걸렸어요. 어떻게 해요? 병원에 가보세요. 네, 그런데 지금은 병원에 사람들이 많을 것 같아요. 맞아요. 이 시간에는 사람들이 항상 많아요. 오후에 가면 진료를 받을 수 있어요. 네, 그럴 것 같아요.
За хэр зэрэг ойлгомжтой байна. За дараагийн харилцан яриагаа сонсцгоор дараагийн харилцан яриагаа солонгос хүн хэрхэн яаж хэлхийг анхааралтай сонсно уу? 원어민 목소리로 다음 회화를 들어보겠습니다. 철수 씨, 제가 머리가 아파서 일찍 집에 들어갈게요. 머리가 많이 아파요? 병원에 한번 가봐요. 네, 병원에 들르고 약을 타서 집에 갈게요. 집에 가서 바로 전화해요. 알았어요. 고마워요. 절수 씨, 제가 머리가 아파서 일찍 들어갈게요. 절수, миний толгой өвдөд байна. Эрт гэртээ харилаа шүү. 머리가 많이 아파요? толгой чи их өвдөж байна уу? 병원에 한번 가봐요. эмнэлэгтнийг үзүүлдэ. эмнэлэгт очиж үзүүлээч. 네, 병원에 들리고 약을 타서 집에 갈게요. 자, замдаа эмнэлгээр дараад им аваад гэртээ харнаа. 네, 집에 가서 바로 전화해요. гэртээ очиод шууд утсаар яриараа. 알았어요. 고마워요. ойлгосоо баярлалаа. гэсэн одоо харилцан яриаг сонслоо. Бидний харилцан ярианд 머리가 아파요. 머리가 아파서 머리 гэдэг нь болохоор толгой. 일찍 들어갈게요 гэдэг дээр 일찍 эрт гэсэн утгатай. За, 집에 들어갈게요. 집 гэхлээрээ гэртээ. гэр гэсэн утгаараа 들어가다 орох гэсэн одоо үйл үг. 들리다 гэдэг нь болохоор ямар нэгэн замдаа явж байгаад ямар нэгэн газар ороод түр саатах гэсэн утгаараа 들리다. 그러니까 병원에 들리고 약을 타서 집에 들어갈게요. 집에 갈게요 гэж байгаа тийм ээ. ямар нэгэн газар саатаж одоо явахыг 들리다 гэж хэлнэ. За, 약 гэдэг нь болохоор 약을 타서 гэдэг дээр яг имийг хэлж байгаа. 약 타다 гэдэг нь болохоор им бичүүлж авах. одоо 약을 타다 병원에 가서 약을 타다 гэж хөвчлэн ярьдаг. одоо им бичүүлж авахыг 약을 타다 гэж хэлнэ. За, 바로 гэдгийг бид нэр түрүү үзсэн. хажууд шууд гэсэн утгаараа 전화하다. 집에 가서 바로 전화해요 гэдэг дээр 전화하다 гэдэг нь утсаар яриараа, утастаараа гэсэн утгаараа орчуулагдана. За, бидний харилцан ярианд 머리가 아파서 гэдэг дээр 아서, 아프다 гэдэг дээр 아파서, 아프다 гэдэг үг маань 아파서 이렇게 өөрчлөгдсөн байгаа. за, 아서, 어서, 여서 гэдэг одоо нөхцөлтэйгээ танилцъя. за, энэ нь үйл үгийн одоо дагавар гэж ойлгож болно. өгүүлбэрийн одоо хоёр үйл үгийг холбох үүрэгтэй. өгүүлбэрийн хоёр үйл үгийг холбох үүрэгтэй. монгол хэлнтэйгээ харьцуулж ойлгох юм бол аад дөрөв гэж ойлгож болно. Мөн одоо эсрэг утгаараа одоо хоёр энгийн өгүүлбэрийг холбосон одоо нөхцөл гэж ойлгож болно. үйл үгийн нөхцөл. За, үүнийг одоо жишээн дээрээс тодорхой харъя. бусад өгүүлбэрийн жишээн дээрээс харцгаая. за, бусад өгүүлбэрийн жишээ нь 다리가 아파서 걸을 수 없어요. бид нар сая үзсэн 걷다, 걸을 수 없어요 гэдгийн одоо жишээ өгүүлбэр гарч ирж байна. сая бидний одоо үзэх дүрм үгийн үндэс одоо үгийн үндэс буюу уугаар төгссөн тохиолдолд аасо гэж залгаддаг. бусад тохиолдолд бол оосо. Гэхдээ 아프다 гэдэг нь болохоор үгээр төгсөн учраас 아파서 гэж болж байгаа. 다리가 아파서 걸을 수 없어요. хөл өвдөд явж чадахгүй байна гэсэн утгаараа 시간이 없어서 갈 수 없어요. цаг зав байхгүй учраас байхгүй болохоор явж чадахгүй 없어요. 네? 안경이 없어서 잘 안 보여요. шилгүй болохоор сайн харагдахгүй байна. өгөөсөх өгүүлбэрээр 안경 гэдэг нь шилийг хэлж байгаа. 없어서 байхгүй болохоор гэсэн утгаараа учир шалтгааныг тайлбарладаг бас. 잘 안 보여요. сайн харагдахгүй байна гэсэн өгүүлбэр байна. 바빠서 전화를 못했어요. завгүй болохоор уцтаж чадсангүй гэсэн бас өгүүлбэр одоо аасоосоо гэдэг нь болохоор одоо өгөөсгөх өгүүлбэрт бас ингэж хэрэгэлт юм байна. ямар нэгэн учир шалтгааны тайлбар болж одоо ер нь дараагийн одоо энгийн өгүүлбэр одоо 못했어요, 잘 안 보여요 гэсэн өгүүлбэрүүд нь болохоор үр дүн болж ирж байгаа. за, аасо, оосо, ёсо гэдэг одоо нөхцлүүд маань монгол хэлний А4 гэсэн одоо нөхцөлтэй ойролцоо утгатай гэдгийг ойлголоо. өгүүлбэрт одоо ямар нэгэн
шалтгааныг тайлбарлахдаа хэрэгэлдэг юм байна. За бидний харилцан яриад чи가 머리가 아파서 일찍 들어갈게요. 들어갈게요 гэдэг үг бий болсон байгаа. Энэ маань 들어가다 гэдэг үг одоо 들어가다 гэдэг нь анхны хэлбэр 들어갈게요 гэхлээрээ ирээдүйн цагийг илэрхийлсэн орлоо, гэртээ харьлаа гэсэн утгаараа үг бий болсон байгаа. За энэ үг яаж бий болсон тухай самбар дээр бичиж ойлгуулъя. За хаалтаа нэгээд 을 거 시 예 요 гэсэн үгнээсээ үргэлжлүүлээд хаалтаа нэгээд 의 ороод 을 거 예 요 гэж бий болсон байгаа. Энэ үгнээсээ ингэж тавьчлагдсан байгаа. Дараа нь энэ үгнээсээ хаалтаа нэгээд ий орж ирээд 을 게 요 ингэж тавьчихсан байгаа. Эхлээд 거시다 гэдэг дээрээ 거시예요 гэж орж ирээд 거예요 гэд 겔게요 болоод 일게요 гэсэн одоо үйл үгийн нөхцөл болж хувирсан байгаа. За хаалтаа нэгээд 의 гэж заалгасан болохоор одоо үгийн үндэс гийгүүлэгчээр төгссөн тохиолдолд 일게요, 일거예요, 일게요 гэж орж ирдэг. Шууд ил гэдэг нь болохоор их шиг буюу рил одоо монгол хэлний ил үсгээр төгссөн тохиолдолд 일게요 гэсэн одоо ирээдүйн цагийг бий болгож байгаа. Өгүүлбэрт орохлоор энэ шууд ингэж хамт бичигдэнэ. За үүнийг одоо бусад жишээн дээрээсээ харцгаая. За 을게요 гэсэн одоо ирээдүйн цагийн нөхцөлийн жишээгээ харцгаая. 나는 내일 집에 있을게요. 있다 гэдэг үгнээсээ гийгүүлэгчээр төгссөн учраас 일게요 гэдэг одоо нөхцөл орж ирээд би маргааш гэртээ байна гэсэн ирээдүйн цагийн өгүүлбэр бий болсон байна. За 월급 내일 줄게요. цалин маргааш өгнө. 주다 гэсэн үг байгаа тийм ээ. 주다 гэдгийн шууд одоо ихшгээр төгссөн учраас 일게요 шууд дэвсгэрлж орж ирээд маргааш өгнө гэсэн ирээдүйн цагийг бий болгосон байна. 자, 아이를 우리 집에서 어린이집에서 데리고 올게요. хүүхдээ цэцэрлэгээс аваад ирье. 데리고 올게요. 고 гэж үздсэн байгаа тийм ээ. Бид нар ямар нэг юм хийхтэй одоо аваад ирье гэсэн одоо дөрөв гэсэн нөхцөл гэж ойлгосон байгаа. Мөн одоо цагийг илэрхийлдэг гэдгийг хэлсэн байгаа. 올게요 гэхээр ууда гэдэг үгнээс гаралтай шууд орж ирсэн байгаа. 일게요 гэж шууд залгадаа тийм ээ. аваад ирье гэсэн ирээдүйн цагийн өгүүлбэр болсон байна. 집에 가서 저녁 먹을게요. мөн одоо гийгүүлэгчээр төгссөн учраас 일게요 орж ирээд гэртээ очиод хоолоо иднэ гэсэн ирээдүйн цагийн өгүүлбэрийг бий болгосон байна. За, 일게요, 을게요 гэсэн одоо энэ одоо нөхцлүүд маань үгийн үндсэнд шууд давхар орж ирээд ирээдүйн цагийн одоо бий болгох юм байна. Ярианы хэлэнд одоо хэрэгэлт юм байна гэдгийг ойлголоо. За, ерөнхий тайлбараа сонслоо. Одоо үүнийг одоо харилцан яриагаа дахин давтаж сонсоод дараагийн хэсэгтээ орцгоё. 원어민 목소리로 회화를 한 번 더 들어보겠습니다. 철수 씨, 제가 머리가 아파서 일찍 집에 들어갈게요. 머리가 많이 아파요? 병원에 한번 가봐요. 네, 병원에 들르고 약을 타서 집에 갈게요. 집에 가서 바로 전화해요. 알았어요. 고마워요. За, дараагийн харилцан ярианд орцгоё. Дараагийн харилцан яриаг солонгос хүн хэрхэн яаж хэлхийг сонсоод, анхааралтай сонсоод одоо нэмэлт тайлбар хийж өгье. 원어민 목소리로 다음 회화를 들어보겠습니다. 나라 씨, 몸은 괜찮아요? 네, 약을 먹고 많이 좋아졌어요. 병원에서 뭐라고 해요? 그냥 감기에 걸린 것 같아요. 에어컨 바람을 조심해요. 맞아요. 철수 씨도 감기 조심해요. 자, 나라 씨 몸은 괜찮아요? 나라 미친 가고요. 몸은 미익숙. 자, 네, 약을 먹고 많이 좋아졌어요. 어떤 팀의 이모가 조금 сайжирлаа. 병원에서 뭐라고 해요? 임лэгт очсон чи юу гэж хэлж байна? 그냥 감기에 걸린 것 같아요. зүгээр л ханиад хүрсэн юм шиг байна. 에어컨 바람을 조심해요. 에어컨이 хүйтэн агаараас болгоомжтой байгаарай.
맞아요. 절수 씨도 감기 조심해요. харин тийм ээ. 절수 чи бас одоо ханиад нас болгоомжтой байгаарай. Ханиад хүрчвэ гэсэн одоо санаа зовж одоо хэлсэн байна. За бидний харилцан ярианд нараши 몸은 괜찮아요. 몸은 몸 гэсэн одоо үг гарч байгаа энэ би гэсэн үг. Хүний биеийг хэлж байгаа. За 좋아지다 гэсэн үг гарч байгаа. 약을 먹고 많이 좋아졌어요. 좋아지다 гэдэг одоо анхны хэлбэрээс гарсан өнгөрсөн цагийг 좋아졌어요 гэж хэлнэ. 좋아지다 гэдэг нь сайжрах гэсэн үг. За үүнийг одоо нэмэлт дөрмийн тайлбар жоохон байж байгаад хэлж үгэй. За 에이컨 바람을 조심하세요. 조심해요 гэдэг дээр 조심하다 болгоомжлох гэсэн одоо үг гарч ирсэн байна. болгоомжлох гэсэн утгатай. 자 бид сая 많이 좋아졌어요. 약을 먹고 많이 좋아졌어요. 좋아지다 гэдэг үгнээс гаралтай гэж хэлсэн. За үүн нь энэ нь болохоор бас дүрм юм аа. Одоо ямар нэгэн үүлэг буюу тэмдэг нэрийн үг үндсэндээ шууд 지다 гэхлээрээ одоо тийм болчихлоо болох одоо монгол хэлний одоо чихлаа болчихлоо гэсэн одоо нөхцөлтэй ойролцоо утгатай одоо тэгж орчуулж болно. За үүнийг одоо бусад үгийн жишээн дээрээс өгүүлбэрийн жишээн дээрээс харцгаая. За жишээгээ харцгаая. 지다 чихлаа болох гэсэн одоо жишээ юм. өгүүлбэрээс харцгаая. 전화기가 꺼졌어요. 끊어졌어요. тийм ээ? 근타 гэсэн үг байгаа. 근타 гэдэг үгэн дээр үгийн үндэс ыгээр төгсөн учраас гэгүүлэгчээр эгшгээр төгсөн учраас 그 지다 гэж орж ирээд өнгөрсөн цаг дээрээ 끊어졌어요. утас тасарчихлаа гэж орж болно. За 가스가 꺼졌어요. 꺼지다 гэдэг үгнээсээ өнгөрсөн цагийн ёд игээр төгсөн учраас ёд орж ирээд 꺼졌어요. 가스 унтарчихлаа. 커피가 쏟아졌어요. 쏟다 гэдэг үгнээсээ 지다 орж ирээд 쏟아지다 гэсэн үг бий болоод өнгөрсөн цаг дээр орохлоорэ ёд игээ төгсөн учраас үгийн үнс игээ төгсөн учраас ёд орж ирээд 쏟아졌어요. 커피 асгарчихлаа гэсэн одоо үг бий болсон байна. 하늘이 맑아졌어요. тэнгэр цэлмчихлээ. цэлмэг болчихлоо гэсэн үг. 칼이 나빠서 고기가 안 썰어져요. хутга эргүү болохоор мах хэрчэгдэхгүй байна. 아이스크림 먹고 시원해졌어요. морожен идээд сэрүүцчихлээ. одоо дотор одоо сэрүүхэн болчлоо гэсэн утгаараа 그릇이 깨졌어요. тавг хагарчихсан. өнгөрсөн цаг дээрээ 깨지다 гэсэн үг бий болоод 깨다 гэдэг үгнээсээ 깨지다 үг бий болоод өнгөрсөн цаг дээрээ 깨졌어요 гэж хэлнэ. 자, 한국 생활이 익숙해졌어요. 익숙하다 гэдгээсээ ха гэдэг нь болохоор гэгүүлэгчээр эгшгээр ха гэсэн одоо үгээр төгсөн учраас 지다 одоо 지다 гэж орж ирээд 해지다 익숙해지다 болоод өнгөрсөн цаг дээрээ 익숙해졌어요. солонгост амьдраад дасаж байна гэсэн одоо үг бий болсон байна. За ямар нэгэн юмыг болчихлоо, тэгчихлээ гэхдээ 졌어요 гэж одоо залгадсан байна гэдгийг ойлголоо. 자, бидний харилцан ярианд 병원에서 뭐라고 해요 гэсэн одоо өгүүлбэр байгаа. 라고 병원에서 뭐라고 юу гэж хэлж байна. 라고 하다 гэдэг нь болохоор монгол хэлний гих байх, гэж байх гэсэн одоо үгтэй утгаараа адилхан. За, өөр хүний яриаг одоо бусад өөр хүний яриаг дамжуулж хэлэхдээ 라고 하다 гэсэн одоо сул үгийг хэрэгэлдэг. одоо монгол хэлний тэр тэгж байна гэсэн утгаараа гэгүүлэгчээр төгсвөл одоо нэр үгийн хойно залгадныг мэдэж авах хэрэгтэй. нэр үг одоо нэр үгийн үндэс гэгүүлэгчээр төгссөн үл ираагүй гэж одоо орж ирнэ. За үүнийг одоо жишээ дурдж тайлбарлая. 그 친구가 뭐라고 했어요 гэсэн одоо асуух өгүүлбэр байна. тэр найз чи юу гэж байна? юу гэж хэлсэн бэ гэсэн утгаараа 의사 선생님이 감기라고 해요. 임찬얏 гэж хэлсэн. 하나지 гэж байна гэсэн утгаараа. 자, 오늘 약속 시간이 5시 반이라고 해요. өнөөдөр уулзах цаг, өнөөдөр болцсон цаг 5 цаг гэж байна. 5 цагт уулзна гэсэн утгаараа. одоо ираагүй хада гэсэн одоо нөхцөл сул үг залгадж орж ирсэн байна. За, бидний ерөнхий тайлбар маань юм байгаа. одоо тайлбараа дотроо тунгааж бодоод дахиад одоо харилцан яриагаа сонсож үздэцгээе. 자, 원어민 목소리로 회화를 한 번 더 들어보겠습니다.
나라 씨, 몸은 괜찮아요? 네, 약을 먹고 많이 좋아졌어요. 병원에서 뭐라고 해요? 그냥 감기에 걸린 것 같아요. 에어컨 바람을 조심해요. 맞아요. 철수 씨도 감기 조심해요. 저 감기에 걸렸어요. 어떻게 해요? 병원에 가보세요. 네, 그런데 지금은 병원에 사람들이 많을 것 같아요. 맞아요. 이 시간에는 사람들이 항상 많아요. 오후에 가면 진료를 받을 수 있어요. 네, 그럴 것 같아요. 철수 씨, 제가 머리가 아파서 일찍 집에 들어갈게요. 머리가 많이 아파요? 병원에 한번 가봐요. 네, 병원에 들르고 약을 타서 집에 갈게요. 집에 가서 바로 전화해요. 알았어요. 고마워요. 나라 씨, 몸은 괜찮아요? 네, 약을 먹고 많이 좋아졌어요. 병원에서 뭐라고 해요? 그냥 감기에 걸린 것 같아요. 에어컨 바람을 조심해요. 맞아요. 철수 씨도 감기 조심해요. За өнөөдөр бид эмнэлэгтэй холбоотой харилцан яриануудыг сонслоо. За энэ сэдвийн дагуу дараагийн хичээлд бас харилцан яриа сонсох учраас та бүхэн бас анхааралтай үзэх байхаа гэж найдаж байна. За яагаад тэгэхээр солонгостод амьдарч байх хугацаанд өвдөж зовох тохиолдол их гардаг учраас та бүхэн эмнэлэгт очиод юу гэж ярих, юу гэж хэлэхээ сайн мэддэггүй. Тийм учраас энэ сэдвийн дагуу дараагийн хичээлдэр мөн одоо эмнэлэгт очиод хүмүүсийн хоорондын харилцан яриаг сонсноо. Тийм учраас шинэ одоо эмнэлгийн одоо газар очиод ярьж хэлэхтэй холбоотой шинэ үгнүүд, шинэ дүрмийн тайлбартай танилцах болно. Тийм учраас та бүхэн интернет хаягаар очиод энэ доор гарч байгаа интернет хаягаар ороод хичээлээ одоо сайн давтаж үзээд бас одоо урьдчилаад принтлж аваад дараагийн хичээл дээр хамт одоо зэрэг хичээлээ үзэх юм бол илүү сонирхолтой байх болно. За өнөөдрийн хичээлээ ингээд өндөрлөе. Та бүхэн дараа уулзтлаа сайн сууж байгаарай. Халуун байгаа учраас эрүүл мэндийг сайн бодоорой. За дараа уулзтлаа баяртай. 안녕히 계세요.